Сайн байна уу? Миний одоо мангар цөөхөн байгаа хаа. Би сая нэг тосоо солиулаад Red Point-оор мобиль авцсан. Тий. Өөрөө цуглуулсан. Энэ зунжгаа цуглуулсан аа. Тий. Тий. За баярлалаа. Red Point оноо цуглуулаад гитарыг авсан байна. 40. Тий. 40,000 Red Point оноо. Тий. Биш 20,000 авсан шүү дээ. 20,000 Red Point оноо. Энэ ямар гитар вэ? Гитар өөрөө одоо юу явж эхэлж байгаа. гитарын дугуйлаа. Тий. Өстөө алан боллоо шүү дээ авах гэж. Одоо Red Point оноо бодлож авсан. Одоо юу хүмүүс бодлож авсан шүү дээ. Тэгж авсан уу? Яг өөрөө цуглуулсан. Үгүй өөрөө цуглуулсан. Тэгэд бас хөрөхгүй болохоор ахыг ч сонссон. Хичнээн Red Point оноотой байсан бай. 158. 158. Өөрөөсөө авсан. Тий. Хөө тийм байхгүй. За. Сайн байна уу? Би цуглуулаад дудаагүй байгаа. 3,000 орчим Red Point-тэй байгаа. Хамгийн сонирхол татсан юм мастер класс. Одоо дэлхийн хэмжээний экспертүүдээс яг шууд өөрөөс нь хичээл сурах боломжтой Red Point-ороо бас авах боломжтой байгааг сонсоод цуглуулж эхэлсэн. Тий. Харин эхлээд удаагүй байгаа ч гэсэн найзуудаас маань аль эрт баахан саналууд ороод ирсэн. Тэгээ би илүү сайн мэдээлэл авах гээд энд хүрээд ирсэн байж байна. Тэгээ тэгэхээр удахгүй нэлээд сайн харилж ачин болчих واخа. За баярлалаа. Ер нь хөдөлж авсан хүмүүсээс. Оо тэгээд 13,000-ыг 50,000-аар авсан. Нэг Red Point-ийн 4 орчим. 4 орчим бүгд. За баярлалаа. Сэмэнэ. Хичнээн Red Point оноотой. За надад яг одоо 2200 Red Point байгаа. Тий, ер нь саяхнаас мэдээллийг аваад цуглуулж эхэлсэн. Ер нь бол жоохон бага байгаа. Гэхдээ өнөөдөр оноогоо үржүүлээд 5 дахин 2 дахин үржүүлээд их болгож байгаад тэгээд бүтээгдэхүүн авч болно гэсэн. Тэгээд зөвхөн өнөөдөр нөгөө бараа бүтээгдэхүүнүүд аюул их хямдарсан байгаа болохоор нэлээд боломж байгаа юм болоо гэж бодоод ямар ч ихний ээж нь би юу авах вэ? Машины нөгөө сэгсгэр арчигч байдаг шүү дээ. Тэрийг авна тэгээд илгээ альчуур авна. Тэгээд нөгөө мобилийн тосноос нэг хэдийг авна. Дандаа жижиг сажиг нэг хэдийм авъя гэсэн бодлоо. Red Point оноо зараад байсан шүү дээ. Тий. Өөрөөхөө зарыг гэсэн юм байсан. За минийх ч одоо зарах гэхлээр арай багдах багт. Харин хүмүүсээс худалдаж аваад яг том юмнууд нь хэрвээ одоо ороход байх юм бол бас аваад том юмнуудыг худалдаж авах бас сонирхол бол байна. Тий. Сэмнэ. Red Point оноо Сайхнаас ер нь сонсоод амар цуглуулж ер нь эхэлж байгаа. Тий. хэд орчим Red Point оноотой. Одоо ер нь 4200 байгаа орчим байгаа да. Red Point оноороо юу авах гэж ирсэн бэ? Энэ болохоор би мобайл тус авах гэж ирсэн. За сайн байна уу? Хичнээн Red Point оноотой байсан. За би 3500 л байгаа хта. Тий. Сүүлд үцгээд 3000 гараад явжсэн. Red Point оноо хизээ сайхнаас өгөөж гисэн. Одоо баг 2 сарын өмнөөс. 2 сарын өмнөөс. Тий. Red Point оноо ер нь яг зөвхөн мэдээ яг анх яаж бичсэн бэ? Одоо би өөрөө битүүсэн бас хэрэглэгч. Тэгээд тэднээс байнга одоо шатгуун худалдаа авдаг. Тэгээд яг хуу шатгуун худалдаа авч явах явцдаа танилцуулах материал дээрээс л олж харсан л да. Тэгээд за одоо бол би Red Point-той нэг үйл ажиллагаар хамтарч ажиллаж байна. Юу гэхээр 12 дугаар сарын 8-9-нд Оросын албаны улсын алдарт Любэ гэж хамтлаг Монголд ирж тоглолтоо хийж байгаа. Тэгээ энэ тоглолтын хүрээнд тоглолтын тасалбарыг 5,000 Red Point-оор худалдаа авах боломжийг Red Point-ийн одоо хэрэглэгчтэй, Петросын хэрэглэгчдэд олгож байгаа. Гэхдээ зөвхөн өнөөдөр 2500 Red Point-оор маань тоглолтын тасалбарыг худалдаж авах боломжтой байна. Зах зээлийн үнэлгээ 40,000 төгрөгийн үнэтэй билетийг 2500 Red Point-оор. Тэгээ энэ бол одоо маш алтан боломжтой тий. Тэгээд би өөрөө авалтаа нь шүү дээ. Би өөрөө одоо зохион байгуулж байгаа хүн юм чинь. Тэгээд нэг хүнд тэгээд өгөн дөө. За маш их баярлалаа.
Баярлалаа. Астан болсондоо маш их баяртай байна. Өнөөдөр 280 мянган red point ирсэн. Тэгээд манай дүү устдаг шилтий дээрээс стикер олоод тэгээд 5 дахин үржүүлсэн. Яг 280 мянган red point авах яг юу авахар зорж ирсэн бэ? Энэ Элко 42 инчин зураг авах гэж ирсэн. Red point оноо та өөрөө зөвхөн цугласан уу бас эндээс бодлож авсан. Өөрөө цугласан. Зөвхөн бензин. Дандаа түүш авсан ба. Хэр удаан хугацаанд цугласан? Ер нь энэ 100 цугласан. Тэгээд одоо. За баяр хүргэе. За баярлалаа.